Зэотон тэр хэдүүлээ умар дэлээ домгийн дараагийн бардаар ахин олж байна. За тэгэхээр энэ дугаар дээр хэлэх юм гэвэл хэрвээ энэ одоо оруулсан бичлэг маань шууд 6000 лайк хүрэх юм бол 6000 лайк хүрсэн даруйд нь би дараагийн партиг нь оруулна. Тэ та нар яг зөв сонссон. Яг ингэж хэлж байгаа вэ гэхээр манай энэ цувралыг тэ удаан хугацааны дараа ингэж овон цон ороод байгаа болохоор хандлалт нь жаахан мууцсан гэж хэлж болно. Ихтэй байнгын тогтмол ерөнхий 20,000 хүн тогтмол үзэж байгаа болохоор энэ цувралт маань 6000 лайк хүрэхэд айгүй амархан заяа. Хэрвээ 6000 лайк хүрэх юм бол би шууд дараагийн цувралыг нь оруулна. Окей? Дараагийн партиг нь оруулна гэсэн үг. За. Ойлгосон гэж найдаж байна. Тэгэхээр одоо шууд гол цуврал руу орцгоё. Окей? За тэгээ хамгийн сүүл манай мандах маань нэг улаан сүнснүүд гэсэн нэртэй бүлэгмийн толгойлогчтой тулдаж байгаагаа дуснаа та. Хамгийн сүүлийн хэлсэн үг нь болохоор эхлээд чи намайг ялах хэрэгтэй гэдэг тийм ээ. Тиймэрхүү нөгөө хоёр маань өргөжлөө тулж явах бөгөөд нөгөө ахлагч нь гэдээсэн хүн нь болохоор чи намайг ялбал би чамд бүхнийг хэлнэ гэсэн мэт. Тэгээ чи яагаад өөрийнхөө бүх хүчээр надад дайрахгүй байгаа юм те. Би чамайг хичнээн амар хүч нуугж байгааг чи мэдчихэж байна. Гэт ер нь манай мандахыг жинхнээсээ тулдахгүй байна л гэдэг. Ямар ч тач мандах энэ яриаг нь тоолгүйгээр өргөжлүүлэн дайрч байхад нь за болооч те. Ядтай хүний өөдөөс ингэж тулдах нь зөв ч гэлээ. Надад наадах шин нөлөөлөхгүй гэсэн мандах хөөхөн хүн шаргалтуулаад дамждаг. Энийг харсан нөгөө ахлагч нь болохоор тэр төв их газрын тулгачтаас өөр юм. Түн шиг хүн байдаг гэдгийг чадахгүй нэ. Мөн овч чинь үнэхээр хурд юм гэж. Тэр бол чинхэн. Би дотроо уснаа хэлэхдээ би чамтай бүх хүчээрээ тулдах болно. Галт лугийн дөрүлзэгчаад гиснээ нилээн хүчрэг дээрэлтийг мандах руу илгээдэг боловч дээшээ харахад нь манай мандах нөгөө тайралтаас нь хэдийн бултчихсан зөрүүлээд бүр нүсэр дайралтыг хийдэг. Иргэн төрний хүмүүс нь бүгд л ямар хүчтэй дайралт илгээсэн дэр гайхнаа. Тэгээ түрүүн харсанчлан манай мандах нилээн хүчрэг дайралтыг нөгөө ахлагч руу хийснэ те. Тэгсэн чинь нөгөө ахлагч нь төдийлөн хүнд бэртэйг байгаа харагддаг. Тэгэхээр энэ хүн чинь бас те. Тэгэж бас ч болохоор хүчрэх хүн байгаа байхгүй юу? Чи хин гэж нэ. Чи яг хаанаас ирсэн юм? Мэдмээрээ бол чи намайг ялах хэрэгтэй. Эргэлзээ тэлгүй дайраа тэр. Тэг яг энэ хоёрын тулааныг нөгөө танк гэр бүлийн гишүүн болох охин дүүн хараас байж идэг. Дотроо удахт итгэж чадахгүй нэ. Гиснээ ахта авгах гайхалтай хүн бидэнд тусалж явах шиг байна. Тиймээс гуй жаахан тэсэрээ. За авгахын байдал бол угаасаа хэцүү харагданаа хөрхий. Борхоо гадаа навш би галзуурах нэ. Миний зүрх үнэхээр хурдан цохилж байна. Гуй иши битгий хинч ирээчтэй гэд байж байсан чинь за тэгэл одоо хуцаа гэсэн юм шиг нэг айхтар хүжрэх залуу манай хүн рүү чиглэнэ. За манайх нөгөө залуучин харснаа зүгээр өмдөндөө дусаах шахам хөл гарan чичрээд гэхдээ өөрийнхөө мандахаар залгуулж байсан тэр дулааны уюуд яг санаа байж байхад нь гинтэл нөгөөх нь үгийн зөрүүггүй дайрнаа манай хүн рүү. Манай хүн рүү дайрсан чинь гинтэл одоо юугмэрийн тэр нэг эмхтэй хүн толгоонд төсөөлснөө нэг цавчиж ин тэр. Тэгээ нэг цавцсан хүн чинь нэлээд жоохон зөрөгтэй байгаад нөгөөх нь дахиад хариу дайрах гэхэд нь ардаас нь ашгүй нөгөө танк гэр бүлийн эмхтэй гишүүн манай хүнд давхар тусалдаг. Тэгээ ямар тач би ч гэсэн чиний ардаас тэмч болохоор битгий санаа зовоо өгөөд энэ гурван маань нэг хүчтэй хүмүүсэл дайрчихгүй бол нэг өгчгүй хүн шиг бол амьдарч байгаа юм шиг байгаа. Эргээд мандах болон нөгөө ахлагчийн толгооноор шилжгээд нөгөө ахлагчийн дотор отохдоо хэрвээ түүнийг амьд үлдэвэл тэр бидэнд маш том аюул болно. Би түүнийг заавал даалгах хэрэгтэй гэд манай мандах руу бүр байдаг хамаг л хүч хэрэг дайрдаг. Түрүү харсан чинь нэлийн хүчрэг дайралтыг хийсэн боловч манай мандах зүгээр нэг нүцгэн гараар хаачдаг бууя юм. Тэгээс ч болоогүй ардаас нь нөгөө жадыг нь хүртэл туглаад амжнаа. Тэгээд би чамаг ахаад хэрэг зүс хэрэгтэй. Ярьж ихсэн чинь дээр шүү. Яа за тэгээ эндээс нь харахад угаасаа энэ ахлагч нь гэдэг хүн манай мандахын хаанч хүрэх нь ойлгомжтой байхгүй. Тэгээ нөгөө чинь гандан боорохгүй. Юу гэсэн үг. Би одоо ч гисэн манд хоёр дахь үед нь бүтрээд унцдаг. Мандах шууд очингуудаа өөрийнхөө сэлмээ зоох бөгөөд дараагийн удаа хүзүнд чинь зоон шүү. Хурдан яар. Игтээ нөгөөт нь айц салгасан амт тийм ээ. Чиний зөв. Тийм би саналаа. Цагаан л худалдааны бүлмийг алга болгосон хүмүүс бол бид. Гэт одоо л за хамаг юмны учир тайлагдах шинжтэй болж байна да. Нөгөө талд нь манай Ёндон хүртэл дэдвэрлэгч гэдээсэн нөгөөдхийг нь алидэнэ зөксүүлчихсэн байдаг. Би чамайг уг нь алидэнэ хурдан зөксүүлэх хэрэгтэй гэж бодож байсан юм. Ингээ яг эргээд тарахт нөгөө дэдвэрлэгч гэд байсан хүнийх нь биеийн дэлбэрснээ өөрөөс нь хортутаа гаргадаг. Үүнийг нь Ёндон харсан даруйда хортутаа байна. Эндээс айлуулах хурдан холд орой гэдээ ойрлоход нь нөгөө талд манай мандах мэдсэн юм аа. Тэгвэл надад хин гэдгийг хэл гэж ярьж тусаагүй байхад нь гинтэл хорт удаатай нумсан бүрээд ирдэг.
Тэгээ тэндээс нь хортуудаа гарах бөгөөд мандах дээр утаан дунд нь нөгөөтгийг чинь зугсныг мэдэж авнаа. Түүнийг хизээж алдаж болохгүй гэж бодонгуудаа дээшээ гараад харахад нь нилээн хол зогсчихсан байх бөгөөд за би түүнийг гүйцэж чадах юм шиг байна. Гэт ардаас нь хөөдөг боловч нөгөөний хідэн алиа салбтайнууд нь мана мандах руу тасралтгүй харваад хурдан явуулж чадахгүй. Мандах дотроо одтоо тэгэхээр та нар өчээ. Гэт нөгөө номсом хараад байсан хоёулаа очингуудаа хэрвээ миний асуултанд хариулах юм бол та хоёроос цус орсохгүй. Гисэн нөгөө хоёр нь мандахыг тэрж авснаа өөрсдийнхөө амиараа энэ бол төгсгөлийн эхлэл. Бидний сүрж авахланд. Гиснээ хорт утаагаар дэлбэрч өгдөг. Юу вэ? Тэд өөрсдөө дэлбэлж эхлэв. Бас төгсгөлийн гэж юу гэсэн үг юм бол ноён хаан. Тэнэг зүгээр байгаа л гэж нэт. Би түүнийг хурдан олох хэрэгтэй. Гэт эргээ тарахт нь нөгөөт нь алидэнэ зогтоод амжицсан байна хөргий. Эцэст би юу ч олж мэдч чадсангүй. Одоохонд ингэж уцах хэрэгтэй. Ямар ч тач миний хой хаав байна. Ёо нэг хамаг юмны учир тайлхтандаа гэсэн чи яг ингэдэг байхгүй. Даах. Удалгүй зөргөөс хэрэлдэхэд эхлээд өгсөн хүмүүс ихэнх зогцыг зүйл бол. Хурдан шаргацсан хүмүүс наах тусламж үзвэл. Гимтэйгөө морд олон тэрэгнүүдийг ол. Тэд бүгд өөртөө дийлбэлж гэлээ. Тэгээд ч тэднээс цогц үзүүлцсэнгүй. Зив навштод юм гэж. Унна мөч яахны өдөр ямар муухай эхэлж байна. Өршөөрөө өдөртөгч надаас болоод. Үгүй. Зүгээр. Харин ч би илүү том алдаа гаргасан. Муухай. Бид байнга асуудалд орох болно. Тэр асуудыг яаж шийдэх вэ гэж чухал. Явцгаая. Асуудал шийдэх цаг боллоо. Ингэж ястэр нөгөө хоёр маань цааш явангаа танкер бүлийн нөгөө хоёр очдог. Очингуудаа өөртөөгөө танилцуулахад нь нөгөө ав хаахын хэдийн идгэрж гисэн босоод ирсэн байдаг. Тэгэхээр та нар төвөр ихэл байх нэ. Та нарсаж гисэн уулзахад таатай байна. Би бол танкер бүлийн 10,000 хор эзэмшигч танк гимон. Би та нарт нэлээд төвгөцсөн бол л та. Уушлаарай. Харин шагналыг тухайд би цагаан луу хотлооны бүлгэмд 10 ногуулч төлөх болно. Минутуу та хоёрын юу хийснийг надад хэлсэ. Та нарын үйлдэлийг би хизээж мартахгүй. Уушлаарай. Миний чадваргүй байдлаас болоод бид тэр дороо тусалж чадаагүй юм. Юунд уушлах вэ? Энд чинь ертөнцийн бодит байдаг ч дээ. Бидний өршөө танкер бүлийн наснаа. Бид таныг агуу танкер бүлийг гэж мэдсэн болоо амиа гаргуунд гаргахан гэдэгтээ суслахтаа огт ирэлцэхгүй байсан. Бид энэ төвөрн тэтгэлийн оролцох нөхцөл байдал мөн эсхийг мэдэхгүй байсан юм. Та нар бусдын ямиг зэрэг зэндэгаар ялгах хүмүүс шиг байна. Мэдээч. Яг л таны хийснээр энэ бол ертөнцийн бодит байдал шүү дээ. Бодит байдлаа. Чиний зөв. Энэ ертөнц үнэхээр эрэлтэй гэж явдаг. Танк юм уу? Би өнөөдөр чамайг үнэтэй сургамж авах шиг боллоо. Сургамж өгсөнд баярлалаа. Би энийг хизээж мартахгүй. Тэгэлгүй явахтай ярих мэ. Гэхдээ хариуд нь ямар нэгэн зүйл харах хэрэггүй шүү. Бид нар энэ ертөнцийн бодит байдалд уягдаж байдаг үсттэй. Та урлаагүй байгаа нь хангалттай шагналах болно. Тэр нэг авгаахын дотроо утгатай төмөр нэтгэлийн юмд. Тэр энгийн авш биш юм аа. Тэгэл гадаа сууж байсан нөгөө борко тандангуудаа за миний дөө хурдгаж яваа чамнаа үнэхээр тусалсан чинь баярлалаа. Энэ амийн хорыг гаргах гэж байгаа болохоор өөр газар очоо гэдэг. Тэгээ ардаас нь яг дүүн яг юу болсон бэ гэхэд нь зүгээр те санаа зовлтгүй. Чи наа миний төлөө нилээн их зүйл хийсэн. Одоо би ачиг чинь эргүүл хариулах хэлжээ гэд энэ хавийнх нь хорыг гаргахаар суудаг. Тэгэл ихтэй цагаан бахын хорог гэж бололт. Нэг хорыг нөгөөгөр солих. Амьдрал хорог. Тэгээ ялтчгүй энэ хүн нь болохоор ганцхан хороор хүнийг алах биш бүр хороор хүнийг идгээд чадвартай юм байх уу. Би түүний нэрийг л мэднэ. Би түүний царайг бүх хэл чинхний нэрийг нь ч мэддэг байсан. Бас тэд зөвхөн овгийнхоо хүмүүст амьдардаг болохоор л нэлийн онцгой. Ёндог яг ингэж ярьж дуулгацсан зэрэгцээд нөгөөдөг чинь хүртэл энэ авийнхаа хорыг нарилгачдаг. Яг хорыг нарилгаа байж явахт нь манд хүрээд ирэх бөгөөд мандахыг харснаа шууд л хөө тэгэхээр чи намайг аварсан залуу байхнаа чамд үнэхээр баярлаа. Би чамдаар яг очих гэж бодвол чи өөрөө хүрээд ирчихлээ. Ямар та чи би чиний ачиг заавал хариулах болно гэд мандахыг нилээн хүндэл үзүүлдэг. Энийг нь харсан төмөр нэтгэлийн нөгөө дэд үдирдэг шимхтэй мандах. Одооноос мөрийн ертөнцийн хүмбэр чиний талаар ярих болно. Зөрөглөөс өгдөд борко нөгөө танкер бүлийн хоёр манай мандах энэ дөрөв уннаа муж руу явж байдаг. За бүр уннаа мужийнхаа яг худалдааны гудамтанд ойрцсон байна гэж хэлэхдээ зэрэгцээд мандахыг нөгөө хувцас ойж байгааг нь харсан танкер бүлийн нөгөө авгах нь чи ингэж ойж явахаар шинийг бодлоод авчгааж хэрэг мөнгө муутай байвал би ч юм шинийг аваад өгч болно шүү гэхдээ мантайга зүгээртэй хэрэггүй. Энийг надад миний хамгийн сайнаас бэлгэлсэн юм.
Гээд яг ноён ухаан манай мандах жоохон бахт нь энэ хувцыг нь өгжсэн байдаг дурсамж нь хальт орж ирнэ. Үүнийг нь харсан нөгөө авгаах нь тэр хизээ талархаж хизээ дараа нь загнахаа мэддэг байх нь. Ер нь л манай мандахыг үнэлээд идэв шүү. Хариуд нь мандах асуухта та яаж байна? Би бүрэн идэрсэн. Энэ бүхэн чиний ланч мастер мандах. Би тийм ч их юм хийгээгүй. Та өөрөө л идэрсэн тан наста. Хэрвээ туслаагүй байсан бол бид одоо амьд байхгүй байсан шүү дээ. Одоо цагт түн шиг залуу ирийг харах чавар шүү. Тэр дулааны урлагт төсөөлөөгүй төвшөнд эзэмшсэн байх. Тэгхийн тулд тэр алдартай багшин шав эсвэл алдартай гэр бүлийн хүүхэд байх. Гэж дотроо уддаг. Тэ хэлэхдээ нэрээ. Би чамайг биенийхэн зүүн хэсэг чарах авсан гэж анзаарсан. Энэ өрдөг шалбархад үдээ зүйлээ. Жаахан унтчихвал зүгээр болчихно. Чанга сарилах хэрэггүй дээ. Залуу байхдаа бие бодох хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол улам хөгжрөөд ордон шүү. Энийг ав. Хэдэн 10 жилийн судалгааны эзэст би уусан даруйд нөлөөгөө үзүүлдэг энэ нэмийг бэлтгэлүүдийг гаргаж авсан. Эднийг улаан мөнгөн ариун бэлтгэлдэг. Энэ ерөндөг шууд бол нөлөө үзүүлдэг. Бас чиний дотоод төлөвийг 10 жилээр сайжруулж чадна. Гэвч ер нь манай маандах нилээн үнэтэй зүйл өгдөг. Мэдээж энэ үнэтэй. Энэ бол 10,000 хоороос өмсгч миний хийсэн бэлтгэл. Гэхдээ миний амийг авртын хариуд энэ бол ердөө хямдхан төлбөр шүү дээ. Тиймээс авдаа гэдэг. Манай маандахт ямар тааж нилээн үнэтэй юм өгнө. Ардаас нөгөө танкер бүлийн охин нь мастер мандах. Та цагаан луу худалдааны бүлгэмтэй хамт явах гэж байна уу? Гэтэн манд болохоор би хэдийнэ өөрөө ирэх газартаа ирсэн. Би тэдэн зүгээр тус болохоос илүү дараа болно гэсэн үг. Тэгээ ардаас нь Борко яагаад тэрвэ гэхтэн сөртөө зүлшээ. Гэхдээ энэ хүмүүст би садаа болж байгаа нь ойлгомжтой байна. Эхтэн ард нь сууж байсан нөгөө танкер бүлийн эмэгтэй. Тэгвэл чи бидэнтэй хамт аялах уу? Гэснээр нүүр мөр нь улаагаад энэ ингэдэг юм ингэдэг заа яах вэ? Бид одоохондоо эвдэрхийн удраг бүлгэнд байрлах гэж байгаа. Бид тэнд төв тэнгэрлэг нэгдлийн хідэн тулаанчтай нэгдэх болно. Эвдэрхийн удрагт бүлэг. Мөрөм ертөнцийн захирагч байгаа хөршгөө 9 тэнгэрлэг нийтлийн 9 тэнгэр. 9 төв тэнгэр. Эдгээр хүмүүстэй ижил төвшин тулааны урлаг эзэмшсэн хүмүүс. Нэгэн цагт умардын тэнгэрлэг бүлэгмийг бахархалтайгаар дэмжиж байсан дөрвөн баг. Умардын тэнгэрийн агуу дөрвөл. Энэ дөрвөөс нэг нь аавтай маш дотно харилцаатай байсан. Мөн би түүнийг аваах гэж дуудлагаараа бахархдаг байсан. Гэсэн ч тэр нэг өдөр аавас минь хамгийн түрүүнд орсон. Жо Чингүү. Энэ уралтаараа тэр төв тэнгэрлэг нэгдлийн зөвшөөрлийг авсан. Тэгээд улмаар уннаа муучид төвхөнснөөс эвдэрхийн удрах бүлгэм. За тэгээ энэ нөгөө нэг аавас нь хамгийн түрүүнд дурбсан хүн одоо эвдэрхийн удрах бүлгмийн ахлагч нь байж таардаг. Тэгээ нэр нь болохоор авгах Жо. Тэгээд тэр ардан сууж байсан нөгөө танкер бүлийн эмэгтэй нь болохоор яг хэлгээд байгаа санаа болохоор хэрвээ чи эвдэрхийн удрах бүлгмээс тулсан авах юм бол тэд нар ахыг чинь амархан гэх чинь олоод өгөн шүү дээ гэхтэн мантах. Санаа тавьсанд баярлалаа. Гэхдээ би татгалзаж байна. Тийм гэж юу? Над тэгэхээр их зүйл байгаа. Хэрвээ энэ ажлыг дуусгах юм бол би та нарыг заавал олж очих болно гэхтэн ойлголоо. Тэгвэл арга гаргатаа гэснээ. Энэ бол танкер бүлийг олоход хамгийн чухал зүйлээ гэд нэг хаш тэмдэг өгдөг. Тэгээ энэ хаш тэмдэгтээ байгаад бүр төв тэнгэрлэг нэг төр хүртэл манай мандахыг шалгахгүй гинэ. Шууд л одоо танкер бүлийг олоод очих юм байна. Тэгээ энэ дөрөв маань юутай цааш өргөлөж явж байхдаа чи мэдэж байгаа хэл та. Ихтэй болгоомжтой байгаарэ. Унаа мөнчийн гом юм хот хүртэл үүмэтэй байгаа. Төв тэнгэрлэг нэгдэл биднийг дуудсан гэдэг нь би нөхцөл байдал ямар муугааг таамаглагч байна. Тиймээс маш болгоомжтой байгаарэ. Би санаж байгаа л нөө тагнастаа. За ингэснээр эцэс нь унаа муужад ирсэн байдаг. Унаа муужад ирсэн даруйдаа манай мадах нөгөө төлөвийн салхаас хийхэр болно. Ямар ч тааш танкер бүлийн хоёртаа салхаас хийгээд нөгөө төлөвний хэлэхдээ дахин хуснаа гэж найдаа. Бид чамааг заавал хэлэх болно мастарч. Дараа уулзъя. Баярлалаа. Та хоёрын аялалд амжилт хүсье гэдэг. Цааш нь манай цагаан луу худалдааны бүлгэмтэй хүртэл салхаас хийгээд амждаг. Хийсэн бүхэнд ч нь баярлалаа. Би одоо унаа мужид ирсэн болохоор зам хөөсөн дээр баг. Чи үнэхэр зүгээр гэж юу? Намайг унаа руу авч ирсэнд чинь би үнэхээр салах гэж байна. Бас би тарсан асуудлын төлөө үнэхээр уучлалт хүсэж байна. Гээ салхаас хийж байгаа манай мантайг харсан төмөр нэтгэлийн удирдагч ондон болохоор юу? Тэгэхээр тэр явж байгаа байх. Хайрын юм. Үнэхээр хайрын. Хэд зан ашмуутай ч тэр маш үжирхэг болохоор би түүнийг төмөр нэтгэлд оруулахыг хүссэн юмсан. Тэр юм өссөн. Миний номхруулж чадахгүй юм л та. Гэхдээ би дахиад уулзах юм шиг санагдаад байх юм. Хамгийн сайн найз чинь ч уурж болох энэ ертөнцид дараа уулзахдаа дайснууд болчихгүй л гэж найдаж. Цагаан бор булгамын нөгөө ахлагч нь хүртэл дотроо бодохдоо энэ хүнтэй хамт бол бид эргэлзээг аюултай болно. Гэхдээ би хамгаалагчдыг хараад байгаа тэд энэ хүнээс айж байна. Бас гэрээгээр энэ аялыг хамгаалж байгаа төмөр нэгтгэл. Тэдний бардам зан алдарч энэ хүнийг нэг нэгэнгүй ажиглаж байна. Бүгд сандарч байна.
Нөхцөл байдал сайнгүй байна. Дээрээс нь тэр бол мөнгөөр худалдаж авч болохгүй хөө. Тэр ашиг гарч хөдөлдөггүй. Тэгэл ихтэй ойлголоо хүснээ хэдэ. Бид ч бас ахыг чинь олохын төлөө чадах бүхнээ хийх болно. Хэрвээ чи манай 3 дугаар залуу эзэнт алга болсон хамгаалагчдын талаар юу мэдвэл шууд л дуулгаарай. Хажуудлаас нь Борко хүртэл миний төлөө хийсэн бүхэнд чи үнэхээр их баярлалаа хүн анхудаа гихтэн Борко чи хүртэл чи энэ хүнтэй хамт явах гэж байгаа юм уу? Түнд явах цам их хүнд байх бол. Ах бол миний гэрэл мөрөөдөл. Тэр миний амьдрал гэрэл тусгасан хүн. Тиймээс энэ мөрөөдөл минь намайг хэр бол аваачиг хармаар байна. Эдэг уусаа манай Боркочийн цагаанлаг худалдааны бүлгэмийн гишүүн шүү дээ. Тэгээ нөгөө ахмад нь ялтчгүй хэлэхдээ за та хоёр нилээн хамтдаа удаан хугацаа өнгөрөөсөн болохоор би чиний шийдвэрийг үнэхээр хүндэтгэж байна. Эргээд чи цагаанлаг худалдааны бүлгэмд орохыг хүсвэл үргэлж орон зай байх болно шүү гэд Борко маань манай мандахтай хүртэл явахаар болдог. Тэгээ яг энийг харагч байсан нөгөө нэг цагаанлаг худалдааны бүлгэмийг ингээ ахалж явж байгаа нөгөө эмэгтэй нь болохоор тэр явж байх шүү. Би угаасаа түүний хажууд байхдаа ерөөсөө тогтоо явж чадахгүй байсан юм. Тэр умартаас ирсэн гэсэн байна. Гэсээр манай мандах олон Борко маань өөрсдийн замаа хөнөө. Үзэгдэл сөрөх нөгөө танкер бүлийн хоёр маань эвдэрхийн нудагт бүлгэн дээр хүрээд ирчихсэн байдаг. Тэгс нөгөө эвдэрхийн нудагт бүлгмийн ахлагчтай нь уулзах бөгөөд ахлагч нь ам нэгтэй. Чи энэ зүгээр ирсэн чинь баяртай байна тагнастаа. Ийш ирэхийг явцаад бид отлонд орсон. Тэдний өвөөг зам төгсгөл гэж үгүй юм. Гээд яг өөрт нь юу болсон шалтгааныг бүгдийг нэгдээс нь тайлбарланаа. Тэгээд дотроо бодохдоо умартын тэнгэрлэг бүлгмийн агуу дөрвөл үргэлж юм хүчтэй байсан гэж юу. Түүнтэй ярих болгонд нуруугаар минь хүүт тааж байна. Юудаж энэ хоёрын ярианаас яг юу болсныг нь сонссон эвдэрхийн өдрөх бүлгмийн ахлагч нам нэгтэй. Энэ тэнгэрээс өгсөн бэлэг бол та. Танкер бүлийн аврагч бол эвдэрхийн өдрөх бүлгмийн аврагч. Түүний хин гэдгийг хэлбэл би түүнийг маш ихээр шагнах болно. Би тэр хүнийг яг сайн хин гэдгийг мэдчих чадаагүй. Ихтэй би явандаа түүнтэй ахин уулзах болно. Тиймээс тэр үед би түүний хин гэдгийг нь олж мэдээ. Тэр бол таны урмыг хуглахгүй гайхалтай сайхан залуу. Би түүнтэй уулзна гэхээс тэсэхгүй нэ. Гоод манай мандахыг одоо ингээ бүр магтаад мандах ер нь ямар гайхалтай залуу юм бэ гэдэг байгаа шүү дээ. Гэтэ мандахын хамгийн том дайсан чинь одоо энэ өөрөө энэ залууч шүү дээ. Тэгэхээр яалтчгүй сорлоо бүр үнэхээр сонирхолтой болж байна. Та хэд мэдж байгаа чинь чаптер хийв тусан одоо умардын элдийн дом гэдэг энэ айхтар вебтүүн чинь уулмал сонирхолтой болно. Заа юу. Тэгээ мэдээж дараагийн бардыг илүү хурдан авч өсгөл бичлэгний ихэнд хэлсэнчлэн та юу их мэдж байгаа бах. 6000 лайк шүү дээ. 6. Тэгээ хүн болгон лайкад арсан байхдын 6000 лайк чи юу юм байх вэ? 2-3 цагийн дотор л 6000 лайк хүрч шүү дээ. Тэгээ ямар тач лайк болон subscribe дараад дараагийн цагуурлаараа уулзтлаа. Түр баяртай.